Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Малын аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын их хурлын 2024 оны 4-р сарын 19-ны өдрийн чуулганаар Галийн албан дотроос чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан болно. Галийн албан дотроос чөлөөлөх мал амтны тэжээлийн нэмэлт, Улаанбуудайн гурилын жагсаалтыг засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд Улаанбуудаан дээд болон 1-р зэргийн гурил 9 нэр төрлийн мал амтны тэжээлийн нэмэлтийг Галийн албан дотроос чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын Галийн албан доторыг чөлөөлсөнтэй холбоотой хэлийн бомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мянган тонн Улаанбуудайн гурил буюу Сэлэнг аймгийн Сүхбаатар бомтоор 35.9 мянган тонн, Баян-Гөлгийн аймгийн Цагаанур бомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо бомтоор 10.3 мянган тонн, Сэлэг аймгийн Алтанбулаг бомт, Завхан аймгийн Арцуур бомтоор 3.9 мянган тонн Улаанбуудайн гурилыг Оросын холбооны улсаас тус импортлсон байна. Мөн 2025 он гарснаар эхний 4 сарын байдлаар нийт 17.1 мянган тонн Улаанбуудайн дээд болон 1-р гурилыг Оросын холбооны улсаас импортлоод байна. Мал аж ахуйн салбарын өвлжилт, хаваржилтыг эрсдэл багтаа даван туулах шаардлагатай мал амтны тэжээлийн нэмэлтийг 24 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их тэжээл импортлсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох Улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцох талуудын үйл ажиллагааг докторгүй болгож, тэдгээрт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнгүүдэх зэрэг эдийн засаг нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болцсохгүй болоод байна. Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амтны тэжээлийн нэмэлт болон Улаанбуудайн гурилыг Галийн албан дотроос чөлөөлөхөөр баталсан хууль зорилготой хүрсэн гэж үзэж буй учраас Галийн албан дотроос чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг боловсруулад байна. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлж шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.